өөрөө уншин, орчуулна, дараа нь сонсож үзэн, дараа нь дагаж хэлнэ. Тэгснээр яг тухайн үг цээжлэгдэж дараа нь нөгөө ярих, бичих чадвар давхар хөгжиж явдаг гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлд орчуулга хийж дуусчаад эхнээс нь дуустал мэдээгээ уншаад дуустал ер нь бол бүрэн ингээд уншлах нь дуусж байгаа гэсэн үг. За одоо багшаагаа дагаж дуурайж хэлнэ гэсэн үг шүү. За. 30日から31日まで。30日から31日まで。西日本と東日本の太平洋側で。西日本と東日本の太平洋側で。とってもたくさんの雨が降ったり。とってもたくさんの雨が降ったり。急に強い風が吹いたりするかもしれません。急に強い風が吹いたりするかもしれません。知りません。気象庁によると雨を降らせる雲が西日本から東日本に動いています。天気が悪くなります。特に九州や四国などでは雷が鳴って雨がたくさん降るところがあるかもしれません。建物が低いところにあると水が入るかもしれません。気象庁は急に冷たい風が吹いたり雷の音が聞こえたりしたらすぐに丈夫な建物の中に入ってほしいと言っています。Заかもしれませんгэдгийг бол байнга тийかもしれませんгэж хэлээд тахаар нэгдүгээр хэл орооцолдоод хоёрдугаар айгу уртаа гад байна тий. Тэгэхээр энийг одоо өдөр тутамдаа японочууд одоо юу гэж ярьдаг вэ гэхээрかもしれないгэж сонсчихсон уу? かもしれない。За ялангуяа Осакагийн нөгөө Осака аял болохかもしらん、知らないгэсэн утгатай мэдгүйかもしれない. Тийм.